Сайн байцгаана уу? Намайг Анд Огтой баяр сайн гэдэг. Би 1987 онд Голт аймгийн банкны контор гэж байхад анх ажилд орж исэн. Тэрнээс хойш идэвхтэй одоо Монгол банкнд бодлохоор 38 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд одоо нэрвас эхлээл тоологч тэгэл хянагч гээл одоо ингээд банкны бүхэл нэг албан тушаалыг бол хашиж ирлээ. Тэгээ одоо бол 2010 онд болохоор төлбөр тооцооны газар гэж байхад эхлэн бодогчоор ороод одоо тэгээд санхүү үртгэлийн газарт одоо ингээд ажиллаж байна. 86 онд өнөө 10 дугаар анги төгсөөд тэгээд шалгалт одоо юу гэдэг конкурс өгөө тэгээд тухайн үед тэнцэж чадаагүй. Тэгээд манай ах намайг нэг банкны конторт чи ажилд орох уу гэхээр би тэгэл нэг ажилд орж ирсэн. Тэгэл тэндээс эхлээл одоо өдөгөө явсан. Дундаа тэг Улаанбаатар хотод орж ирж байгаа тэгээ сургууль суул ороод тэгэл амьдралын гараа цааш явсан дөө. Тухайн үед болохоор 1994 онд одоо Улаанбаатар хотод шилжиж орж ирсэн. Тэрнээс хойш одоо мөнгөд идэвхтийн газар, валютын газар тэгэл Эрдэнэсийн санд одоо хүртэл ингээд ажиллаж исэн. Манай их нэрийг Балжин Амхтай Сэлэн гэдэг нэхлэн бодогч юм шиг тий бас хоёлаа л банкны систем тасараа л хийсэн хүмүүс байгаа тий. Манай хүн чинь хөдөө дэлгэр сумын тооцооны касс эрхлэж хийжсэн. Тэгэл баланс гаргана гээд аймгийн төв дээр иржсэн. Аймгийн төв дээр ирээд байж байгаа хугацаанд нь танилцаа тэгэл үерхэж эхэлсэн юм л та. Тэгэл хоёулаа банкны системд ажиллаж байгаа тохиолдолд бие биенийгээ ойлгох тийм бол байна. Одоо тэгээд нэг нь оройтлоо гэхэд нөгөөх нь ирж ар гэрийнхээ амьдралаа хоолундаа хийн штэ тий. Тэгэл оройн тосож авна. Тэгэл бүх юм дээр л тусалсан. Тэгэд өөр хоорондоо ярина штэ одоо. Миний юм дээр тим би тэгээ ячвал тэгж болох уу үгүй юу? Чиний бодлоор юу гэж бодож байна? Яавал энэ зөрүүгөө олох уу яах уу гэл ингээл харилцаал тэгж байгаа л нэг шийд гардаг л байсан. Бас нэг яриад ирээд байхлаар чинь бас янз бүрийн зөрүүг олчдөг байхгүй юу? Чи тэрийгэ буруу хийсэн юм уу? Энийгээ буруу хийсэн юм уу гэл ингээд 0.1 мөнгөний зөрүү гарах юм бол баг ажлаас халах тийм болдог байхгүй юу? Тэгэл тэрэн дээр л хичээгээл одоо тийм юм гаргачихгүй байхаас гэж бодвол ер нь тэгж хичээж явсаар гал үдий хүрсэн шүү дээ. Манай санхүү бүртгэлийн газар чинь болохоор чи банк бол арилжааны банкудтай л гүйлгээ хийдэг байхгүй юу? Ер нь бол банк орондын гүйлгээ. Тийм. Одоо миний хариуцдаг эсвэл яг дотоод төлбөр тооцоо гэж явдээ. Одоо энэ ажилчдын тэгээ байгууллагын төлбөр тооцоомод ажилтны цалин бүлүү тавих тийм юм биелэх нь одоо нэг сүүлийн 10 жил хийж явж байна л да. Тий. Мөнгөнд дэмжих дээр байх чинь бид нар чинь бэлтгэл санд зөндөл ордог байлаа л да яруу хийжсэн. Тэгэл тэндээс чинь хэдэн зуун саяар нь л гүйлгээ гаргадаг байлаа шүү дээ. Бэлэн мөнгө ингэж тоолж гаргадаг. Сайхан шүү дээ банкны мэрэгчлэл чинь бол ер нь бол хүүхдүүдэд загч хэлэх юм бол юу гэдэг л ер нь өөрийн ингээс ажил хийх нь хандлага гэж нэг одоо нэг сүүл үед нэг тийм юм бай. Тийм ажил хийх хандлагатай энийг би ингээ хийгээ сурчий би энийг ингээ яачи гэдэг одоо тийм хандлагатай ингээл ажиллах юм бол банкны ажил бол үнэн сайхан. Тэгээд шудраг байх хэрэгтэй, үнэнч байх хэрэгтэй. Энийг би хийчи энэ ажлын цаана би нэг гарч ийсэн би өөрөө болгоч ийсэн гэсэн сэтгэлдээ энэ ажлын төлөө ийм зүрх сэтгэлээтэй зөрүүлээд ингээ ажиллах юм бол банкны ажил үнэхээр сайхан тий. 19 настай орсон гэдэг чинь бараг 38 жилийн бараг ингээ тасралтгүй ажилласан байна шүү дээ банкны системд. Тэгэхээр ч одоо амьдралаа энэ банктаа ингээ холбоод ингээ явж байгаа гэдэг чинь тэгэл сайхан л байна гэсэн үг. Би бол амар баярлж явдаг Монгол банкнд ажилласандаа тий. Сайхан нэр төрийн хэрэг байна л гэж боддоо шүү дээ. 2024 онд Монгол улсад банкны систем үүсгэсний 100 жил тохиож байгаатай холбогдуулан урд нь хамт ажиллаж байсан Ахмад үе одоо хамт ажиллаж байгаа нийт банкныхаа хамт олонд баярын мэнд хүргье.